нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн хэргийн үзэгчтэй хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар цахилгаан дулааны үнийн өсөлт, үүний шалтгаан, эрчим хүчний шилжилтийн асуудлаар эрчим хүчний реформын үндэсний хорооны ажлын албаны дарга Жанбата ярилцгаулна. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Эрчим хүчний реформын үндэсний хорооны ажлын албаны даргыг үйл ажиллагааг одоо ажлыг аваад хэдэн сар болов. Тэгээд энэ хүү реформ эхэлснээс хойш ямар гол үр дүнгуудыг одоо гаргаж ажиллав. Энэ асуултаас хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Өрсөнд баярлалаа. Тэгэхээр эрчим хүчний реформын үндэсний хороо гэдэг анх 8 сард байгуулагдчихсэн. Засгийн газрын тогтоолоор. За тэндээс хойш яг албажаагүй юм чинь албан сайн дурын ажлыг одоо 11 сар хүртэл хийсэн. Яг албан ёсоор одоо ингээд тушаалтгаараа ажилласан бол 11 сараас сүүлээс одоо хүртийг ажил явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ реформын гол үр дүн одоо бид бүхэн ард иргэдийн хувьд хизээнээс эхэлж харж эхлэх вэ? Одоо реформ эхэлснээс хойш хүмүүсийн харж байгаагаар, олон нийтийн харж байгаагаар нэг хоёр зүйл л байгаа. Нэгдүгээрт нь энэ цахилгааны үн, тэгээд нэг баахан мега төслүүд. Тэгэхээр дараагийн асуулт бол эрчим хүч цахилгаан дулааны үнийг дахиж одоо хизээ нэмэх вэ? Ер нь энэ асуудлыг ер нь та бүхэн яаж харж байгаа вэ гэдэг. За тэгэхээр реформ хийх гол зорилго нь бол бид нэр 3 зорилт тавьсан байгаа л да. Нэгдүгээрт нь юу гэхээр энэ цахилгаан дулаан гэдэг хоёр гол бүтээгдэхүүн биш үү? Энийг ер нь цаашдаа одоо өнгөрсөн жил та нар харсан байх маш тасалдсан. Тэрний өмнөх жил бас нэлээд тасалдсан тийм ээ. Жил ирэх тусам цахилгаан тасалж байгаа тоо, за хугацаа ингээд уртсаад байгаа. Гэдэг нь өөрөө ингээд эрчим хүчний салбар руу хямралд орсон цахилгааны хэрэглэгчийг хангаж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжинд энэ дотоодосоо юм цахилгаан эрчим хүч тасалддаг болгоё гэдэг зорилт тавьж байгаа. Энэ засгийн газрын хүрээнд би одоо 28 оны төгсгөл ихэд дотоодосоо ингээд цахилгаан эрчим хүчтэй хангадаг болъё 100%. Одоо бол гаднаас 22% гаднаас авч байгаа шүү дээ. Оросоос хятадаас авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ихний зорилт. Ямар зохицол нэг тасалдгүй цахилгаантай дулаантай байя. За тэгээд энийг ингээд аваад үзэнгууд яах вэ гэхээр цахилгаан станц барих хэрэгтэй. Тэгжэл бид цахилгаан дулаан үйлдвэрлэн шүү дээ. За тэгээд цахилгаан дулаан станцууд яагаад барихдаггүй нэг аваад үзэхээр тариф чинь бага байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Хөрөнгө оруулагчид. За тэгвэл ер нь бол тариф бид нэр яагаад бага аваад үзэхээр бүгдээр л мэдчихэж байгаа 30 хэдэн жил тариф ингээд бага хэмжээнд байгаад байсан. Тэгэхээр тэр хэмжээнд байхаар нөгөө хөрөнгө оруулалт ордгоо байсан. Тэгэхээр эндээс ингээд бас эхлэх хэрэгтэй юм байна гэдэг шийдвэр гараад үндэсний хорооны зүгээс ийм чиглэлийг одоо яг эрчим хүчний чинь цахилгаан дулааны үнийг нэмдэг газар нь эрчим хүчээ зохицуулахаар гэдэг байгууллага гэж байна шүү дээ. Би таас. Энэ шийдвэрээ гаргааг бид нэр ингээд зохион байгуулалт улс төрийн дэмжлэг үзүүлье. Зохион байгуулалтанд нь одоо үндэсний хорооны гол үр байхгүй. Ингэж оролцоод 11 сарын 1-нд нэмэгдсэн. 11 сарын 1-нд бол дунджаар 30%, өндөр хэрэглээтэй айлуудын хувьд, айл өрхөдийн хувьд бол 80. Одоо хавар дахиад дулааны үн бол нэг дунджаар Улаанбаатар хотын иргэдийн хувьд бол нэг 100%-аар нэмэгдэхээр өдөр зургууд харагдаж байна. Ингээд үе шаттайгаар сар болгон айлцул жил болгон ингээд нэмээд явах уу эсвэл энийг индексжүүлээд цаашдаа аливаа нэг улс төрийн шийдвэрээс хараат бусаар явах уу гэдэг бас нэг асуулт тулгараад байгаа юм. Тий. Энэ бол их нөгөө тогтолцооны цаашдаа явах юм бэ гэдэг юм дээр ер нь бидний одоо зохицуулах хорооны барьж байгаа байр суурь индексжүүлэлт гэдэг зүйл рүү ингээд явж байгаа. Тэрний яг вөхөр одоо та нар хөрөнгөний бирж дээр ингээд үн ингээд байнга савлж идэг өөрчлөгдөж идэг олон нөхцөл байдлаас шалтгаалаад тэрэн шиг цахилгааны үн ч гэсэн ингээд одоо жишээ нь 3-4 юу байгаа баялгүйтийн үнээс за Оросоос авч байгаа импортын үн гэдэг юм уу те ингээд 3-4 нөхцлөөс үүсээд ингээд өөрчлөгдөж идэг. Тэгэхээр улирал болгоно ингээд энэ индексжүүлээд цаашдаа цахилгааны үн буурдаг нэмдэг биш буурдаг. За дараагийн улирал нь өсдөг ч юм уу өвөл нь өсөд зун буурдаг ч юм уу ийм нөхцөл рүү энэ цахилгааны юу оруулж байгаа. Саяны тэр 30% гэдэг нь та юу гэхээр дундаж
тариф. Дундаж гэдэг нь одоо бол ингээд цахилгаан дулаан хэрэглэдэг хүмүүсээр 3 ангилж байгаа. Айл өрхүүд, аж ахуй нэгжүүд, 3 дахь нь бол уул уурхай буюу өндөр хэрэглээтэй гэдэг 3 хэрэгэлцээ ангилсан. Эднэрийг нийлүүлж байгаа дундаж тариф нь гэж тооцдог байхгүй. Урд нь бол дундаж тариф нь 30% бага байсан байхгүй. 30% одоо бид нар 285 төгрөгөөр үйлдвэрлэчээд дундажийг нь 30% бага үнээр зардаг байсан гэсэн үг. Саяны нэмэгдэл дунджаар яг очингод одоо яг үйлдвэрлэж байгаа зарж байгаа зардал яг тэнцэж байгаа гэсэн үг. Ашиг байхгүй гэсэн үг. Дунд нь тэр нөгөө 80 хэдэн хувь 100 хэдэн хувь гэдэг тоонууд хаана гарч иж байгаа нөхөр тэр айлуудаа дунд нь бид дахиад задлаад үзэнгууд ялангуяа айл өрхөд үзэнгууд яг их хэрэглэх тусам өндөр тариф төлдөг тийм тогтолцоо Монгол улсад ашиглаж байгаа. Яагаад энэ тогтолцоог бид ашиглаж байгаа нөхөр бид нар өнөр хямралтай байгаа байхгүй. Байгаль цахилгаанаа хүртээмжтэй хэрэглэе. Хэмнэлттэй хэрэглэе. Тэгэхээр ийм нөхцөлд яадаг вөхөр бүх улсад өндөр хэрэглүүл өндөр төлдөг тогтолцоог л хэрэглэх. Эсрэгээр цахилгаан эрчим хүч одоо их үүсвэр нь хангалттай болцсон тохиолдолд яадаг вөхөр одоо яг зах зээлийнхаа зарчмаар их хэрэглүүл нөгөө бөөний үн багасдаг. Энэ юм бол орно гэсэн. Яг өнөөгийн нөхцөлд бид нэр эсрэгээр ашигладаг явж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө сарын хэрэглээ нь 250 кВт, 300 кВт-аас зээш хэрэглээтэй айлуудын тариф нь одоо тэр 80 хэдэн хувь өссөн гэсэн үг. Тий. Гэхдээ хуваар аваад үцгэд юм байгаа. Яг тоогоор үцгэд болсон өөр Ясүглээ. Одоо хэдэн мянган төгрөг гэдэг ч юм уу. Яг одоо жишээ нь бидний судалгаа ингээд зохицуулахаараа хийгээд хүмүүст уулзаад үцгэд айл өрхтөр байранд амьдарч байгаа айлууд гэж манайх бол одоо 13 мянган төгрөг нэмэгдсэн. Цахилгаан. Тэнгууд эсрэгээр нэг гэр хороолт яг цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд тийм ч бол өндөр тусч байгаа байхгүй. Хэдэн зуун мянгаар. Зарим тохиолдолд сая хүрсэн. Хэрэглэнээс 250 300-аас дэше гарах тусмаа илүү хуваар нэмэгдээд явчихж байгаа тийм ээ. Дулааны үнийн хувьд бол Улаанбаатарт 100% ерөнхийдөө нэг 1 м квадратыг 1024 төгрөгөөр одоо бүгднг нь аваачиж ах шиг байна гэж одоо харагдаж байна. Ийм шийдвэр гарч байгаа шиг. Энэ шийдвэр бол саяны нөгөө цахилгааны шийдвэр гарахад хамт гарцсан шийдвэр байхгүй. Үйлчлэх хугацаа нь 5 сарын 16 оноос гэсэн байдлаар гарцсан гэсэн үг. Ялангуяа үйлдэл үйлрэлд одоо бэлтгэлгүй байхад нь улааны үн нэмэх нь хүндрэлтэй байна гэдэг үүднээс 2 салгасан гэсэн үг. Тэгэхээр энэ зуны тухайд яах вэ гэхээр одоо нөгөө ялангуяа дулаан ашиглаж байгаа айлууд тоолоржуулалт за нөгөө дулаалах гэдэг ажлуудыг бэлтгэл ажлуудыг суурь хийж байгаа дулааны ажлыг 9 сарын одоо халаалтын үйлдэл эхлэхэд мөрдөгдөд эхэлнэ гэсэн үг. Дулаан дээр сая хэлсэн одоо бол 516 төгрөг гэдэг хотод дулаан хэрэглэгч орон нутагт дулаан хэрэглэжээс хямдхан хэрэглэдэг байхгүй дулаан. Тэгэхээр нөгөө хотод ч бүх юм хямдхан байгаад болохоор бүх хүмүүс хот руу ирээд сууршаад бөөгнөрөд байгаа нэг шалтгаан. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь дулааны тариф мэдээж одоо нэмэгдэхэд энэ айл өрхийн буюу гэр хороолд ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүст бол ямар нөлөө үзүүлэх байхгүй. Харин эсрэгээр одоо орон сууцнд амьдарч байгаа хүмүүстэр энэ нөлөө нь ирнэ гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бид нар дулааны хэмнэх үр ашигтай зарцуулахын тулд тоолоржуулалтыг бид нар нэвтрүүлэх тэр ажлыг эхлүүлж байгаа гэсэн үг. Гэхдээ бүх одоо байшин тоолор сурлах боломж байхгүй. Оролцоо 50% нь тоолор сурлах боломжтой гэсэн тооцоол гарч байгаа. Цаашдаа шинээр баригдах байшин болгон айл болгон дулааны тоолортой байх гэдэг шаардлагыг бас мөрдүүлэх юм шаардлагатай. Тэгжээд нөгөө хүмүүс чинь хэмнэх техник боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг. Эрчим хүчний нэмийг өрчин өрчний үнийг сая ингээд нэмчлээ. Цахилгаан, дулаан яг ингэж нэмснээр одоо энэ салбар маань эрчим хүчний салбар өртгөө нөхдөг болж чадсан уу? Чадсан. Энээс цаашаа одоо нэмэгдэж байгаа дараагийн асуудал нь дараагийн жилүүд мэдээж инфляц, валютын үн ханшны зөрүү гэх мэтчлэн олон одоо хүчин зүйлүүдээс хамаарч энэ ингэ савлах хэрэгтэй тий. Зах зээлийнхаа одоо жигээр гэтэл энийг яг ийш нь аваачихын тулд бид нар олон улсын байгууллагууд энэ яг одоо тань шигийн эрчим хүчний салбарын нэг мэрэгжилтнүүд судлаачид юу гэж зөвлөд байдаг вэ гэхээр нэг индексжүүлэх гэж яриад. Бид нар манай улс хизээ ингэж энэ индексжүүлсэн үнийн тарифын зарчим руу, схем руу шилжих вэ? Индексжүүлэх асуудлыг одоо хий гэдэг нь хуулийн дээр ингээд бичсэн байдаг. Хэрэгжүүлэгч байгууллагч эрчим хүчин зохицуулахаараа одоо хэрэгжүүлж эхлэв байна. Одоо ингээд эхлэх багш найдчих бид нар бол эхлэеч гэдэг шаардлагыг хурдна.
Гэтэ нэг зүйл байгаа. Энэ тэгсчүүлтэн дээр хамаарах 4 суур зүйл байдаг. Нэгдүгээрт нь Оросын импортын тариф, цахилгаан тариф. За валютын ханш гэж байгаа. Дээрээс нь нөгөө өргөн хэрэглэлийн барааны юу шүү дээ саксны. Нэг зүйл нь бол шинэ их үүсвэр орж ирж тэрний нөлөө. За энэ хамгийн сүүлийн нөлөө бол бид нар бас одоо сайн бодолцох хэрэгтэй байна. Ягаад гэвэл одоо шинэ их үүсвэр, шинэ цахилгаан стандарт баригдангууд тэрний тариф нь одоо бидний төлж байгаа тарифаас өндөр байвал тэр зүрийг хаанс өгөх вэ? Цахилгаан тариф нэмж ижил өгөх байхгүй. Усад өгөхгүй. За тэгэхээр одоо сүүлийн үед орж байгаа цахилгаан станцуудын тарифыг та нар бодоод нүүрсний станц тий 8.8 цент гэдэг шинэ бүрэлдэхүүн станц 8.8 гэдэг чи одоо хэдэн төгрөг 300 орчим гаруй төгрөгтэй. Тэгэхэд энэ бол одоо бидний нөгөө сая цахилгаарч үний нэмсэн шүү дээ. Энээс өндөр байгаа гэсэн үг. За бүрэлдэхүүн дээрэс нь дахиад баян ч гэдэм өөр станцд ороод ироход дандаа өндөр үнэтэй ингээд станц орж ирэх нөхцөл харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоог байгаа цахилгаан тарифч бас нэмэгдэх юм эрсдэл харагдаад байна. Тэгэхээр бид нэр одооноос энэ шинэ орох их үүсвэрийнхаа төлөвлөлтийг бодох хэрэгтэй байгаа. Нэг зарчим барих хэрэгтэй. Шинэ их үүсвэр станц баригдсан тохиолдолд тэр зарчим цахилгааны үнэнд ямар нэг нэмэгдэл үзүүлэхгүй байх хэрэгтэй. Тийм л зарчимд баримталж шинэ их үүсвэрүүдэд дэмжих хэрэгтэй. Станц барилах гэхэд таны тариф чи гэдэг. Манай дундаж тариф байсан. Бага юм уу дээш бол бид дэмжих боломжгүй байна. Яагаад гэвэл хэрэглэгчийн цахилгааны үн нэмэгдэх юм байна. Тэгэхээр бид нэр энийг яаж хийх гэж нөхөр нээлттэй өрсөлдөөн тендер хийх гэдэг. Өрсөлдөөнийг харуулъя. Хоёлаа тэр төлөвлөгөөр орно. Гэхдээ хоёлаа энэ үнийн асуудал дээрээ дахиад нэг асуулт байна. 2030 он хүртэл гэж ярив. За 28 оны сонгуул хүртэл гэж ярил л да. Дараагийн одоо энэ засгийн газар доктортой байлаа гэж боддог. 28 он хүртэл жил болгон нэмээд яваад ах уу? Ер нь тэр хүртэл одоо ард иргэд олон нийт үзэж байгаа, хувийн ишлийнхэн үзэж байгаа тийм ээ. Үйлдвэрлэгчид маань үзэж байгаа. Бид нар энэ хүмүүс маань бизнесээ ажиллаа төлөх хэрэгтэй байгаа. Гэтэл одоо өнгөрсөн жил хэлээгүй ээжиж дэв гинтгэн эрчим хүчний цахилгааны үнэ нэмжлээ гэд бухимдаж байгаа асуудлууд байна. Зарим хүмүүс бүр уйлаад видео хийцэн байгаа иргэд ч бас байна. Тэгэхээр энэ хүмүүст бас нэг тодорхой төлөвлөх боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Индексжүүлээд за жилийн одоо инфляцийн тэдэн түвшинд ингээд хамт явна гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар танд одоо хэлж өгөх тийм төлөвлөгөө гаргах боломж байд юм уу? За саяны үнийн нэмэгдэл ч бол шууд гинт хийгдэг шүү дээ. 9 сарын эхнээс эхэлж ирсэн зарлаад 11 сарын эхнээс хийгдэн шүү гэж зохицуулахаар зарлаад явсан шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол тэр мэдээллийг сайн аваагүй байсан байж магадгүй. Тэр нь бол 3-4 сарын өмнө мэддэгдээд ингээд явж байгаа хийгдсэн зүйл чинь. Яг одоогийн бидний ингээд харж байхад дахиж энэ сая хэлсэн сонгуул 28 он гэсэн шүү дээ. Цахилгааны шууд дулааны үн дахин нэмэгдэх байх. Яг бол саяны нэмэгдэл бол зардлаа нөхөх төвшөнд очсон байхгүй. Одоо энэ орлох хэмжээнд бид нэр өөрсдийнхээ зардыг яаж бууруулах вэ гэдэг зүйл рүү анхаарах хэрэгтэй болж байна. Төрөмж компаниудынхаа нөгөө зардал нэмэгдэх тийм. Энэ олон нийтийн компани болгоё гэдэг одоо энэ засгийн газар мөрөн хөтөлбөр орцсон байгаа шүү дээ. Одоо бүгд төрөмж компани энийг олон нийтийн хяналтанд оруулах зардлын бууруулах зүйл рүү бид нэр орцсон явж байна. Эхнээс нь хуулийн төслүүд гарцсан хэлэлцэгтэй явж байна. Аль компанийн нууц төлдөх үү? Алийг нь олон нийтийн болгох уу? Алийг нь хувьдын хүү гэдэг ингээд зүйлүүдийг төлөвлөнд хийгдэж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөхөр дахиж бол одоо цахилгаан дулааны өмнө нэмэгдэхгүй гэж ойлгож байна. За нэгэн төлөвлөгөө ярьсных та бол одоо хүн намын мөрийн хөтөлбөр дундаа яг аргагүй эрчим хүчний хэсгийг нэг бичсэн автор. Тэгээд нэгж талаас магадгүй мөрийн хөтөлбөр дундаа хамгийн одоо хүчтэй юм те үр дүнтэй их боломжтой байсан учраас магадгүй танаа нам бас энэ юуг хамтарсан засгийн газарт яг энэ тэргүүлэх чиглэлийг сонгоод хошуучлаад тэргүүлээд манлайлаад ажиллаж байгаа болов уу гэж би харж байгаа. Тэгэхээр би дор чанд сайдын бас олон ярилцлагууд хийсэн мэдээллүүдийг нь бол харсан. Ер нь бидний реформыг бол тийм ээ бороос ногоон руу, импортоос экспорт руу одоо явуулна гэж ярьж байгаа. Тэгэхээр яг энэ тэр үр дүнд хизээ хүрнэ гэж таарж байгаа. Эхний зорилт 28 гэхэд дотоодоос хангадаг болъё. Буюу бие даасан эрчим хүчний хараад бос ингээд системтэй болыг зорилт, ихний зорилт. За тэр ногооноос
Төрнөөс ногоон гэдэг нь өөрөө олон улсын хажиг хандлагыг дагсан. Тэгээ сэргийгч эрчим хүчтэй дэмжих ажил бол өнөөдөр хийгдэж явж байгаа. Гэхдээ илүү ингээд цааш эхлээд дотоодоо хангach. Тэрний дараа ногоонлогоор ихсэн 30-аас 40 он буюу энэ хүрээнд илүү төлхөө хийгдэнэ. Эрчим хүчнийхээ экспортын асуудал бид яриад байгаа шүү дээ. Сая бас дүндээ гэрээ хэлцээр хийгдсэн тий. Тэгэхээр энэ ажлууд бол илүү төлхөө одоо 28 30 оноос цаашаа ингээд төлхөө хийгдэж явна гэж ойлгож байна тий. Саяны мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудал яагаад ингээд засгийн газар ч хүн нам гэдэг орсон гэдэг асуудал байхаар нөхцөл байдал буюу одоо эрчим хүчний өөрийнх нь ингээд олон улсад явж байгаа хандлагууд, өөрчлөлтүүдийг бид нэр Монгол улс нэгэн л одоо ингээд дэлхийн нийтийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн улсын хувьд бол дэлхийд дээр л байгаа юм чинь адилхан л энэ үүнд нь уусаж хамтарч тэрийг шингээж ингэж явах шаардлагатай байхгүй. Ялангуяа шинэ техник технологиудыг Монголд ашиглах хэрэгтэй байна. Тэг үр ашигтай засаглалын зөв хэлбэрүүдийг ашиглах хэрэгтэй байна. Тэгээд санхүүжилтийн зөв хэлбэрүүдийг бас ашиглах бүгдийг төр хийдэг гэдэг зүйлээс татгалзах те. Энэ зүйлүүдийг илүү шингээсэн тийм мөрийн хөтөлбөр болж орсон тэргээр онцлог байсан байх гэж бодож байгаа. За баярлалаа. Үзэгчдээ хэсэг хормын засалгааны дараа эргээд уулзцгаая. За ярилцлагынхаа эхний хэсэгт бол хоёулаа илүү одоо цахилгааны төлбөрийн эрчим хүчний төлбөрийн дулаан цахилгааны төлбөрийн одоо нэмэлт үн нэмсэн асуудал дээр бол илүү төвлөрч ярьсан. Энэ дунд яригдах ёстой бас нэг өнцөг бол яхаарахгүй агаарын бохирдлын асуудал байгаа. Үе үеийн агаар өчний бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын албыг хасчихсан хүмүүс бол бүгд хэлжсэн агаарын бохирдол утгааны асуудал явж эрчим хүчний салбарын асуудлаа. Нэг эрчим хүчний сайдад даалгаж өгөө гэдэг юмыг бол байнга ярьдаг тийм ээ. Тэгэхээр нэгэнт эрчим хүчний реформ хийж байгаагийнх агаарын бохирдлын 70-80% гэж ярьдаг байсан судалгааны үеэр сүүлийн үед хийсэн судалгаагаар бол 50-60% одоо их үүсвэр болсон Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд сүүлийн жилүүдэд ялангуяа цахилгаан халаагуураар бас тэгээд дулааныхаа асуудлыг бол шийдэж ирсэн. Гэтэл саяны үнийн нэмсэн асуудалтай холбоотойгоор маш олон хүн бухимдсан, маш олон айлууд бас буцаад сайжруулсан төлшрүүгээ одоо орсон гэх одоо асуудлуудыг бол хөндөж тавиад байгаа л да. Тэгэхээр энэ тал дээр орлогод нийцсэн. Магадгүй гэр хорооллын айл өрхөдөд зэрвэлсэн. Магадгүй цаашлаад сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой энэ тал дээр танай одоо ажлын албаны үндэсний хорооны зүгээс ямар бодлогыг төвшүүлж одоо ажиллаж байгаа вэ? Тий хувь инженерийн хувьч гэсэн яг агаарын бохирдол. За дээрс нь төгжөөлч гэсэн ялгаагүй. Эрчим хүчний одоо энэ хангамж муу байснаас хангалттай биш байснаас шалтгаалаад үүссэн гэдэгт бас итгэлтэй явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь ч одоо ойрын сарууд ч юм уу хийж байгаа хэлээс бас батлагтаал байна л та. Тэгэхээр үндсийн хорон зүгд бол агаарын бохирдолтой шууд төлөвлөсөн ажилч гэх юм уу хариуцсан тийм зүйл байхгүй. Үндсний хороо агаарын бохирдлыг бууруулах үндсний хороо гэдээ байгаа бах тий. Тусгаалсан хороо. Гэтэ зүгээр буцаад нөгөө засгийн газрын мөрийн хөтөлбөрч гэдэг юм тэрлээ аваад үзэхэд агаарын бохирдол бол эрчим хүчний асуудлаа бид хүлээн зөвшөөрчлөө гэж бодоход эндээс яаж гарах юм бэхээр ер нь бол тэн дээр бид нэр юу харж байгаа нөхөд дулаалах эхлээл 3 зүйлийг хийх юм байна. Нэгдүгээрт нь амьдарч байгаа байшингаа гэрээ дулаалах юм байна. Хоёрдугаарт нь одоо тэр цахилгаан очиж байгаа шугам сүлжээгээ шинжлэх юм байна. Сайжруулах юм байна. Гуравдугаарт нь нөгөө цахилгаан өг станц барих юм байна. Энэ 3 зүйлийг нэг зэрэг хийжээж энэ агаарын бохирдол гэдэг зүйл чинь арилгах юм байна гэдэг. Тэгээ хувийн тийм ихтгэлтэй байгаа. Энэ зүйлийг нэг нэгээр бас хийх боломж зэрэг хийх хэрэгтэй цаг авахын тулд. Тухайлбал одоо энэ дулаалах гэдэг ажлыг бол бид нэр үндэсний хэмжээний хөдөлгөөн болох хэрэгтэй байхгүй. Энэ 100 юу хий. Зунжингаа одоо ингээл хавруулаач чинь барилгын сезон эхэлж байна. Үндэсний хэмжээнд дээр дулаалцгаая гэдэг аяныг өрнүүлэх хэрэгтэй. Нийслэлээс бүх газрууд нэгдсэн стандарт гэрт юу хийх ёстой гэдэг нэгдсэн стандартыг мэргэжлийн хүмүүс гаргаад өгч л та. За энийг л гэрт хийн шүү гэдэг. Жижиг байшин амьдарч байгаа бол байшиндаа ийм дулаал хийх боломжтой маа хэдэн төгрөгийн багц гэдэг юм уу гэдэг тийм. Тэгээ энийг нь усаас тодорхой хэмжээний гаргахыг хувь хүн ч өөрсдөө оролцъё. Хувийн хвшлийнхэн гүйцэтгэх ингээд тал талаас оролцоод энэ 100 гэдэг дулаалах штийг хийх хэрэгтэй. Дулаалахгүй ямар ч юм хүч төр хийн ч өнөө цахилгаан ч өнөө үрсэн ч өнөө ямар ч үр дүн байхгүй. Тэгэхээр нөгөө дулаан хадгалж байгаа тэр газар дулаал.
Хоёрдугаарт нь ер нь бол олон улсын ингэж жиг хандлагыг харвал нүүрс, хий, цахилгаан гэдэг ийм үйл шаттай явдаг байхгүй халаалтны. Монгол улс одоо нүүрснээсээ хаашаа явах гэдээ ирээд шүү дээ. Хийг өгнө дараагийн зарчимд хий. Тэгэхэд бид нар хий байхгүй байдаг бол асуудал. Хий байвал сайн байна. Тэгэхээр яг хөр цахилгаан руу ингээд бид нэр шилжчихсэн. Эхнээс дэмжиж явцсан. Тэгэхээр цахилгааны бид тэр шугамаар шинжлэх хэрэгтэй байна. Их усроо барь. Саяны тэр цахилгаан халаагаар шийдсэн айлуудын нөгөө хэрэглээ нэмэгдээд төлбөр өндөр гарсан асуудал байгаа. Энэ дээр засгийн газраас нөгөө шөнийн цахилгааны журам өөрчлөлт оруулсан. Сая 2 сарын сүүлээр 3 сар ихээр оруулсан засгийн газар. Тэрэн дээр урд нь бол нөгөө шөнийн оройны өглөөний 6 цаг хүртэл шөнийн тариф үйлчлдэг байсан байхгүй. Хүмүүс 6-аас 9 цаг хүртэл сунгацсан. Ягаад гэвэл 9 цаг хүртэл бас гэрээ халаагаад ажил тавихаас гарч явахаас юм тий. Халаалт юм байна. Тэгэхээр нөгөө 6-аас 9 цаг 3 цагаас нэмэгдсэн тэр хэмжээнд өнгө ашиглана гэсэн үг. Нэгдүгээр өөрчлөлт. Хоёрдугаар өөрчлөлт нь болохоор урд нь нөгөө сарын 1500 кВт-ийн үнэгүй байдаг гэсэн бол тэрийг 3000 болгоод нэг дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр яг үхээр энэ хэмжээнд үнэгүй цахилгааныг илүү хэрэглэх тийм боломжийг цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудыг олгоод өгсөн гэсэн. Нэг юм ажил байгаа. Дараагийн нэг зүйл бол бид нэр цахилгаанаар хин халаагаад байна. Одоо энэ цахилгаан үнэгүй өгч өгч чинь хөнгөлт өгч шүү дээ тий. Энийг хин илүү хүртээд байгааг дахиж харж үзэх хэрэгтэй юм билээ. Гэр хороолт хэрэг гэр хороолтод яг нэг гэр хороолт амьдарч байгаа байшинтай жижиг ингээд айлт нөгөө байшинтай гэртээ амьдарч байгаа хүмүүс яг байна. Яг зорилт бүрэн тэр байна. Нөгөө талд бүр том хаус барьсан уулын ам бүгдийг нь цахилгаанаар шийдсэн. Ийм хүмүүс бас гэр хорооллын ангилд орсон. Одоо төрийн тэр зорилтод бүлэгт биш хүмүүс бас эдлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлээ бид дахиад нэгтгэх хэрэг бас байгаа. За 3 дахь чиглэл нь сая нөгөө дулаалаад шугамаа шинжилээд одоо цахилгаан стандарт барих хэрэгтэй гэсэн шүү дээ. Цахилгааны хаанаас гарах вэ? Бид нэр хэм цахилгаантай байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ цахилгаан дулаалч хэм тусан шүү дээ. Хэм цахилгаан хаанаас барих одоо буцаад нөгөө төлөвлөгөөр авах гэдэг л дээ. Нүүрсний станцын гуцаа хамгийн хямдхан 8.8 цент гэдээ ирсэн тий 300 400 төгрөг. Сэргээгт гэрчим хүч байж болж байгаа. Ус нар тий ус салхи дээрс нь батарейтай. Батарей байж болдгийг сая багнуур дээр ингээд харуулсан тий. Тэгэхээр энэ төлөвлөгөөг бид нэр одоо хийцэн. Дунджаар эдгээрийнх нь үн тарифын хувьд бид нэр очиж ингэж байгаа. Ойролцоогоор гэхдээ хэмжээнээс шалтгаалдаг. Бидний одоогийн цаавцар бол 5-аас 6 цент буюу одоо хэрэглэшийн төлж байгаа тарифаас бага байна гэсэн үг. Батарей зөв оруулаад тий. Ийм төлөвлөгөө хийж байгаа. Ингэж чадвал бид нэр яг жинхэнэ нөгөө цахилгаанаар халаалтаа шийдэх ажлыг бүрэн хийж чаддаг байхгүй. Тэгэхгүй дулаачаад шугамаа шинжилчээ дахиад өндөр үнэтэй цахилгаан яах юм бол үр дүн гарахгүй. Яг цахилгаан ирчмэгч нөгөө агарын бохирдол буурна гэхдээ маш их төлбөр гаргана гэсэн үг. Тэгэхээр энийг цогцоор нь ингэж авч үзэх хэрэгтэй байна. Хийн дээр миний нэг болгоомжлоод байгаа зүйл нь юу гэхээр бид нэр одоо цахилгаанаас хараалт байна. Бензинээс, дизель төснөөс 100% хараалт байна тий. Бид нар дотоодын хий байхгүй байна. Одоо Оросоос авч байгаа ханаас одоо хятаас ихэнх нь Оросоос авч байгаа шүү дээ. Оросоос хий оруулж ирээд нөөцлөөд хангах болж байна. Эхний нэг жил энэ үйл дараагийн нэг жил ингээд эхний нэг айлууд хэрэглээд окей болж байна. Цаашаа энэ дахиад нөгөө хараат байдал нь улам ингээд нэмэгдэх тахны. Нөгөө Улаанбаатарын 100 мянган 200 мянган айлчаад бүгдээрээ ингээд хийрүү шилжсэн зохиод дотоодын хий байхгүй бол 100% дахиад хийн хараат нөгөө дахиад хараат нь бий болчих нэгдүгээр. Дээрээс нь энэ одоо бидний өгч байгаа энэ хий үн яг энэ хэмжээнд байх уу гэдэг чинь бас эрсдэлтэй. Ягаад гэвэл энэ зах зээл өсч худалдагч тал маань бас өөрөөр харж магадгүй ч гэдэм үү. Нөгөө аюулгүй байдал төрсний аюулгүй байдал талаас харахад бас эрсдэлтэнд байгаад байгаа. Мэдээж хий цахилгаан ингээд нөгөө сайжруулсан түлш энэ төр бүгд хосож ижил энэ зүйл явна л да. Гэхдээ гол юм нь бол хаана байх вэ гэдгээс бид нар бодлоцох хэрэгтэй. Гол хангамж нь юу юм бэ? Хий байх юм цахилгаан байх юм гэдэг тий. Агарын бохирдол ярьсных Улаанбаатар хот бол яг өвлийн улиралтай халаалтын улиралд бол дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын нэг. Нөгөө талдаа бид бүгдийн бас нэг мартаад байдаг зүйл бол аймгийн төвүүд бас яг адилхан болцсон. Тэгэхээр аймгийн төвүүдийн хувьд квотахтайгаа бас шөнийн тарифыг
шөнийн терапийн одоо үйл ажиллагаа ус давхар хэрэгжүүлдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр энэ квот байсаар байх уу эсвэл нэг ерөнхий байдлаар нь те түрүүний хэлсэн нөгөө бусчилсан хөгжлийг дэмжих зорилгоор тийшээ бүх сумдуудад хот суурин газруудад энэ асуудлыг эргэж харах уу? Энэ дээр ямар бодлого гарч байгаа юм? Ялангуяа одоо хот төдөөгийн хувьд өдөөгийн агарын бохирдол ялангуяа зарим аймагуд Улаанбаатараас бүр дор хэмжээнд байгаа юм л шүү дээ. Тэгэхээр нөгөө эн чин шөнийн терапийн хөнгөлж 10,000 айлтаа тэрнээс дээш тийм төвлөрсөн суурин газрууд гэдэг байна шүү. Тэгэхээр бүх аймагуд хинхэн орчиж байгаа. Тэгэхээр одоо яг шөнийн терапи эдлээд энэ аймагуд агарын бохирдол нь буурч гэнэ үү гэж хармаар байгаа хэрэгснээс хойш тий. Буураад байгаа бол энэ шөнийн терапийн хөнгөлтийн зорилго нь биелж байна. Агарын бохирдлыг бууруулж байна. Гол зорилго нь агарын бохирдлыг бууруулах зорилготой байсан шүү дээ. Хэвэндээ утаатай байгаад бол энэ болохгүй нь л гэсэн үг. Тэгэхээр өөр чиглэл рүү буюу одоо Улаанбаатарт тулгарч байгаа тэр нүүрсний хэрэглээг бууруулах, өөр шийдлэр хийж өгнө, цахилгаанаар шийдэх энэ үгээд дахиж оруулахгүйгээр энэ асуудал хэвэндээ уламжлал ингээд угжраад байна гэсэн. Орон нутгийн хувьд бол бидний одоо саяас дахиад нөгөө төлөвлөгөө нөгөө шинэ их үүсрүүд аль болох хэрэглэгчийн хажуудалд тархмал их үүсрэ гэж яриад байгаа шүү дээ. Хажууд байхаар төлөвлөж байгаа гэсэн үг. Одоо засгийн газрын 14 мега төслийн чинь хамгийн сүүлийнх нь бол зэрэгэд эрчим хүчний тархмал их үүсрэ гэж байгаа байхгүй. Тэрийг ч одоо бид нэр эхлүүлэх гээд байна гэсэн үг. Тухайлбал одоо Баруун аймагт Баруун 3 аймаг байж байна. Тэн дээр нарны станцууд багадаа нэг 10-аас 20 мегаваттын. За тэгээд наашлаад Арангаа Үүрангаа Баян онгорт ингээд за төвийн бүсэд Мандалгойд зүүн бүсэд Орон Сүхбаатарт бас ингээд хойролтууд хийцэн. Хойролтууд нь яаж хийж ийнөхөр иго хаана ямар хэрэглээ үүсгэр байна техникийн хувьд хаана ямар хүмүүшний их үүсвэр байвал цохилтой байна гэдэг дээр техникийн судалгаа хийх гаргаад ирсэн байна гэсэн үг. Тэгээ энийг ингээд хэрэгжүүлээд ирсний дараа манай эрчим хүчний өөрөө нөгөө хэрэглэгчийн бас нэг асуудал байдаг нөхөр хүчлийн уналт гэж Улаанбаатарч болоод байгаа шүү дээ. Цайгаа баслах чадахгүй удаж яана гэдэг шиг. Энд чинь бол ялангуяа хөдөө орон нутгийн сумын төвд байгаа хүмүүстэр их тохиолддог. Баянгор аслагдсан сумуудын. Тэгээ энэ асуудлыг бас ингээд шийдэх боломжтой. Яг хажуу талд нь их үүсрэг барьчихна гэж. Бид ч одоо бол Улаанбаатараас хэдэн зуун километр цахилгаан явуулж байгаа шүү дээ. Очихдоо тийч 20 хэдэн хувь алга болоод очиж байна гэсэн. Төлөвлөлөг хийж байгаа тийм ээ. Хоёул тархмал их үүсвэр ясных дэлхийн нийтэд олон улсын жишээг бас яг энэ чиг хандлага руу явж байгаа шиг байна. Одоо жишээ нь үүдэх чинь Монгол улсын одоо эрчим хүчний хомсдлыг шийдэхин тулд 1-2 том станц барих шээ. Энэ бол маш олон хэдэн зуун ширхэг дэд станцуудыг жижиг станцуудыг барья. Бүр тархмал ярих юм бол айл өрхүүд бас тийм сонирхолтой ах шиг байна. Одоо жишээ нь мөнгөн шиг гэдэг айл өнөөдөр сэргээгдэх эрчим хүчээр дулаана одоо шийдээд илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд өгснөөр төлбөр авах боломж өгнө байгаа юм шиг харагдаад байгаа шүү дээ. Журмигэд. Гэтэл яг энэ бодит практик дээр авдаг айлыг хэд байдаг вэ? Ийм одоо энэ практикт шилжчихсэн үү? Шилжчихсэн. Шилжих процесс нь эрт эхэлсэн. Ихтэй. Ялангуяа энэ дээр нэг зүйл нь юу гэхээр тариф байх. Буцааж зарна гэж шүү дээ. Улсад зарна. Тэр тариф нь урд нь 140 дөрөх буюу хямдхан байсан гэсэн үг. Яг сүлжээс авдагтайгаа адилхан байсан. Сая энийг нэмэгдүүлээд 280 300 төгрөг болгоцсон. Нэлээд нэмэгдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр өрх болгон үйлдвэрлэгч бай гэдэг нь ажил бид нэр өрөө тавьчаад бас яваад байгаа шүү дээ. Тэрний чинь гол суурь нь бас энэ санхүүгийн юу байхгүй хөшүүрэг. Тэгэхээр яг хөө сая оргил ачаал буюу орой нөгөө батарейтай панелтай хажуудаа батарейтай тэгээд орой цахилгаан үгүй ус зарыг бол тэр нь 330 төгрөг лөө 300 төгрөг батлагдсан зохицуулахаар байна даа. Дээрээс нь буцаад нөгөө тархмал их үүсвэр гэдэг зүйл анх би нөгөө улс төрөл гэдэг юм уу орох улсны шалтгаан эрчим хүчлээ байгаа байхгүй. Эрчим хүч дотор би юу илүү ингэж төлхөө ярьж байгаа нөхөр тархмал их үүсвэр. Буюу одоо аслагдсан сум аймгийн төв дээр хэрэглэгчийн хажууд эрчим хүчний нарны батарейтай салхины ингэж станц барья. Энэний давуу тал маш олон байна гэдэг юм яриад байгаа. Зүгээр энгийн хүмүүсийн ойлголт бол сая хэлсэн нөгөө
цахилгааны чинь чанар сайжирнаа. Хурдан тэр хөчлөлтөй болно нэгдүгээр. Систем талаас харуул нөгөө энэ Улаанбаатар хотоос цахилгаан өгөөд 10-20% нь алга болоод тэр Баянгорт очиж байгаа биш. Яг хажуудлан байвал ямар ч алдагдaltaгүй ашиглаж гинэ. Алдагдал гэдэг чинь 20 алдагдaltaд маш их хэмжээний мөнгө цаана явж байгаа байхгүй. Дээрээс нь энэ том их үсэр том Улаанбаатарт ямар нэг асуудал доголдол гарлаа гэхэд тэр хэмжээгээр цахилгаан чинь тасалдсан тийм байна. Тэр нөхцөл бидний өнгөрсөн онуудад бас харсан шүү дээ. Тэгээ энэ нэрслийг яаж бууруулах вэ гэхээр олон газар байх юм байна. Өөр гэсэн. Аймаг болгоно өөрийн гэсэн их үсвэртэй байвал тэгэл асуудал ингэ шийдэж явчих нэ. Нэг юм асуудал. Дээрээс мөр эрчим хүчний аюулгүй байдал гэдэг талаас авч үзвэл сая хэлсэн тий. Нэг газар биш эрсдлийг хуваарлах гэдэг маань аюулгүй байдлын индекс аюулгүй байдлыг сайжруулж байгаа нэг зүйл байхгүй. Гэх мэт нь маш олон давуу тал энд байгаа. Энэ зүйл рүү бусад усууч гэсэн яадаг байхгүй. Явж байгаа нэг шалтгаан өөрөө нэг технологийн үнэн нь бас буурсан, ашиглах боломжтой, хурдан хугацаанд барих боломжтой. За Монгол бол бүр амар. Өөрөөсөө 330 сум хүмүүс тархаас урьдсан. За сэргийг тэгчин мөчний нарны чөөнөө за нүүрс сож байж болно. Их үсэртэй. Бариад ашиглахад бүрэн боломжтой ийм өгдөлтөй ус байхгүй. Тэгэхээр энэ зүйлээр хэдүүлээ бодлогын шийдлээ ийшээ өөрчлөе гэдэг зүйлийг хийгээд явж байгаа гэсэн. За энэ шилжилтийг энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө санхүү төсөв бол маш их шаардлагатай. Өнгөрсөн онд болон одоо 2025 оны ихээр засгийн газрын төлөөллүүд Европт очоод мөн бас Арабын ойрхон орнуудад бас очоод маш олон гэрээ хилцээрүүд дээр гарын үсэг зурж байгаа харагдсан. Тойл яг эхнээс нь ахуулаад яг энэ дээр ямар гэрээ байгаа талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Европын сэргээн босголт хөгжлийн банк буюу EBRD-тэй ямар гэрээ зурсан бэ? EBRD өөрөө манай сэргээгчдийн мөчний төслүүд хөрөнгө оруулсан. Сэргээгчдээс гадна бусад салбарч гэсэн хөрөнгө оруулсан ийм банк байгаа шүү дээ. Тэгээ EBRD-тэй юу ярьсан гэхээр бид нэр саяны ярьсан сэргээгчдийн мөчний төслүүдийг хэрэгжүүлье. Гэхдээ хэрэгжүүлэхдээ энийг төр хэрэгжүүлэхгүй хувийн хвшил хэрэгжүүлнэ. Хувийн хвшилд мөнгө хэрэгтэй байна. Хөнгөлтэй зээл. Энийг нь EBRD та нар өгөөч. Эдгэл зүйлийг тэн дээр зурсан. Хэдэн хувийн үедээ ямар зээл? Тэр бол одоо тодорхойгүй байна. Энэ төрлийн нөгөө EBRD ч юм уу Азийн хөгжлийн банк, дэлхийн банк ийм төрлийн санхүүжилтийг олгоод төсөл хэрэгжүүлсэн юм дэлхийн нийтээр юм жилдэх туршлагууд зөндөө байж байгаа. Ялангуяа энэ Узбекистан, Казахстан гэх юм уу тийм өмнөд Азийн улсууд яг нэ тэр загвараар Монголд хэрэгжүүлээ гэдэг л зүйл яриад байгаа. Тэгэхээр яг хөөхөр саяны миний хэлсэн нөгөө аймагуудын төв энэ төр гэдээ яриад байгаа шүү дээ. Эдгээр чинь багцалж байгаад ингээд нэг олон улсын нээлттэй тийм зарлах гэсэн. За энийг нөгөө банкуд мөн зохион байгуулж санхүүгээ явуулдаг. Тэгээд нэг юм компани шалгарна шүү дээ. За би барья. Гэтэ гол шалгуур нь хэдэн төгрөгөөр ус төгсөж байгаа юм гэдэг л тийм бид нар харна гэсэн. Хамгийн багаар зарах байгаа компани бид нар шалгуурлах гэсэн. Тэр шалгарсан компани мөнгө хэрэгтэй тий. Ханаас мөнгө явах вөхөр EBRD аль эсвэл Азийн хөгжлийн банк өгдөг хөнгөлтэй зээл. За тэр зээлийг наваад барьна гэсэн. Ягаад тэд нар өгч нөхөр тэд нар өгнө гэдэг нь урьдчилан хэлчихвэл нөгөө барих гэж байгаа компаниуд нь за зардлаа эрсдэл багтаан байна. Бид мөнгө бэлэн байгаа юм байна гэд нөгөө зарах тарифыг бууруулдаг байхгүй. Төслийн санхүүжилтийн нөгөө зардлан бууруулна гэсэн. За ингээд төсөл хэрэгжээд их төслийг тэр хэрэгжүүлсэн компани өөрөө өдөр операшны үйл ажиллагааны хариуцаад цахилгаанаа зарна. Улсад ямар нэг үүрэг хариуцлага нөгөө тэр станц зэвдэрч болов яах бол гэдэг тийм зүйл эрсдэл байхгүй. Улс яах вөхөр өгсөн цахилгааныг нь амлсан үнээрээ л авна гэсэн үг. Тэр цахилгааны үн бол гэхдээ хэрэглэгчийн тарифыг цахилгааны үнийг нэмэгдүүлэх өсгүй тийм зарчимтай л байна гэсэн. Тэгээд ийм зарчмаар EBRD-тэй зурсан гэсэн. Азийн хөгжлийн банк ч гэсэн дэлхийн банкч бидний ийм зүйлүүд яриад явж байгаа. Энэ бол дэлхийн нийт ингээд тогтсон тэдний хийдэг ажил нь гэсэн. Дараагийн зүйл нь нөгөө экспортын асуудлыг бид нэр хүндэж яриад байгаа. Олон жил ярьж байгаа экспортын боломж байна гэдгийг. За энэ дээр бол экспортын ажил бол ингээд том ажил байхгүй. Урт хугацааны том ажил. Манай дотоодын нэг хэдэн эрчимчлийн компаниуд хоорондоо өрсөлдөөд ч юм уу хийдэг ажил биш. Нийлээч хийхэд хэцүү тийм том ажил байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө бус улсын туршлагыг хараад ингууд бид нэр Узбекистан, Казахстан гэдэг үзэнгүүд ялангуяа Узбекистанд бол ингээд очиод үзэнгүүд 5 тэрбум долларын 10 тэрбум долларын гэрээг ингээд Сауди Араб, Эмират гэдэг хоёр улс ингээд
зорцсон хэрэгжүүлж байгаа бодит юм дээр болсон гэсэн үг. Тэгэхээр энэ ажлыг Монголд хэрэгжүүл яг тэр улсуудыг тухайн хоёр улстай хийсэн. Гол нь нөгөө экспорт гэхэр хин худалдаж авах гэхэр одоогийн нөхцөл хятад л байхгүй. Хятад цахилгаан эрчим Монголоос авах уу гэхээр өвөр Монгол авах юм уу гэдэг хахаар өвөр Монгол өөрөө бас маш их хэмжээний цахилгаан эрчим хөрс сэргийлэгч хөрс үйлдвэрлэсэн. Тэгэхээр манай бол өрсөлдөгч гэж харагдаад байгаа. Тэгэхээр өвөр Монгол бол зөвхөн хятад гэсэн үг шүү дээ. Цааталтан зөндөө бас хэрэглэж байгаа. Ямар ч хүн одоо цахилгаан авахын тулд хямдын л авна шүү дээ. Өвөр Монголоос өнөө Монголоос өнөө тэрний хямд байвал би авъя гэдэг зарчимтай. Зах зээлийн зарчим бол. Тэгэхээр бид нар бол өвөр Монголоос хямд үнээр Монголоос цахилгаан авч өгнө. Хямд байх шалтгаан нь юу байх вэ гэхээр бид нар төсөл ингээд аваад үзэн гол Монгол нөөц буюу нар салхины нөөц нь өвөр Монголтой харьцуулахад илүү байна. Нөөц сайн байна гэдэг нь илүү цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг. Нэг өдөрт нэг жилд гэсэн үг. Дээрээс нь газрын төлбөрийн асуудал байна. За өвөр Монголд одоо газрын төлбөр нь нэлээд өндөр болсон. Тэгэхээр энэ бол газрын төлбөр хямд байна гэдэг бол төслийн зардлыг бууруулна гэсэн. Дээрээс нь хөрөнгө оруулалт буюу бусад улстай харьцаж байгаа хөрөнгө оруулалт татах боломж нь Монголд бас илүү байх боломжтой. Гэдэг тийм олон давуу талууд байна л да. Тэр төлөө бид нэр хараад хятадтай ярьсан бас сая нөгөө төмөр замын холболтоо гэрээний холбоотой бас цахилгаан эрчим хөрсийн экспортлох асуудлыг тусгацсан. Одоо ингэ хэрэгтэй явж байгаа. Одоо хятадын коммунист нам хурд болж байгаа шүү дээ. 3 сарын сүүл гэхэд хэд ч нөгөө 5 жилээр төлөвлөдөг. 15 дахь жилийн 5 жилийн төлөвлөгөөгөө 3 сарын сүүлээр батлана гэсэн. За тэрэн дээр хэрэг бидний одоо өсөлт тавьсан, гэрээндээ гаруус зурсан хэрэгтэй зүйлүүд экспортын асуудал хэрэг орчвол энэ ажил ингэ бодитоор хийж явна гэсэн. Энэ бол нэг чухал ажил ингээд явагдаж байгаа. За баярлалаа. Үзэгчдээ Хэсэгхэн хормын сурчлагын дараа эргээд уулзцгаая. За тэгэхээр хоёулаа эрчим хүчний үн, их үүсвэрийн талаар, тархмал их үүсвэрийн талаар ялангуяа яриагаа өргөжлүүллээ. Гэхдээ одоо бас эрчим хүчний салбарыг түшгэлсэн хөгжлийн бодлогын бас өөр боломжуудын талаар одоо дараагийн асуултад тавья гэж бодож байна. Миний мэдхээр 4 жилийн өмнө Монгол улс одоо бидний мэдхээр бол Facebook Meta компани тендерт орох сонирхлоо өгөөд унжсэн нэг төвтэй. Тэр юу вэ гэхээр Монголын говьд танаа дата центрийг барья гэдэг асуудлыг хөндөжсэн. Энэ яагаад унсан бэ гэхээр манай эрчим хүчний их үүсвэр хит бор буюу нүүрсэн төшгөлсөн байна. Та нар сэргээгдэх рүү орооч. Орчих юм бол болно. Энэ удаадаа ингээд боломжгүй гэсэн хариултыг бол авчихсан. Ийм удаад. Одоогийн олон улсын чиг хандлагыг харах юм бол бүгд л хиймэл оюун ухаан гэж ярьдаг. Гэтэл хиймэл оюун ухаан за магадгүй крипто гэж ярилт энэний чинь цаана бол эрчим хүч л явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр эрчим хүчний реформын ажлын албаны зүгээс болон одоо танай байгууллагын зүгээс ямар боломжуудыг судалж ажиллаж байгаа вэ? Тэгээ дата центр гэдэг өөрөө ингээд эрчим хүчний том хэрэглэгч болчихж байгаа. Айл өрхүүд аж ахуйн нэгжүүдээс гадна бүр ингээд бие даасан том суур одоо салбар болж эрчим хүчний хэрэглээ бий болоод байгаа байхгүй. Тэг өнгөрсөн хугацаанд бид нэр хөрөнгө оруулалттай болоод явхад зөвхөн эрчим хүчний хөрөнгө оруулалт гэхээсээ илүү дата центр барьдаг компаниудтай санхүүжүүлэгчдээс уулзсан. Монгол ч юм бас боломж байгаа шүү. Нөхцөлөө ярьж шít Монгол. Дата центр чинь юу юм гэхээр хэдэн том шалгуур байдаг юм бэ тий. За хөргүүрийн буюу одоо дата центр шүүрээд эрчим хүчний маш хэрэглэдэг. Тэр нь хөргүүртэй. Ашиглалтын зардлын 60-70% тэнд явж идэг гэж байгаа. За тэр нь Монголд байна, хүүтэн цагаартай байна бид нэр. Дээрээс нь тэр интернет холболтын хурд өндөр байх хэрэгтэй тий. Тэр нь Монголд бас боломжийн хэмжээнд байна. Хоёрдугаарт найдвартай ажиллагаа буюу тэр дата центр чинь аюулгүй байдал гэдэг зүйл Монголд бас аюулгүй байдлын гайгүй байна. Дайн тулаан байхгүй байна. Газар хөдлөлт гэдэг зүйл Монголд байхгүй байна. Ер нь бол нэлээд ингээд юунуудыг шаардлагыг хангаад байна. Тэгвэл юу хэрэгтэй нөхөр бид нэр найдвартай цахилгаан хэрэгтэй. Дата центр байнга ажиллаж идэх тийм ээ. Тэднийг хангачвал бид нэр ороход бэлэн байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр тэр талдаа бид нэр одоо ажиллаж байна гэсэн үг. Судалгаа л хийж байгаа. Хичээдсэн бол юм даа байхгүй. Мэдээж энэ бас энийг хариуцсан ажлууд газрууд байж байгаа. Тэгэхээр дата центр эхлээд ингээд жижиг юм саяны хэлсэн
Meta ч юм уу Facebook-ийн нэг жижиг дата центр ингээд Монгол бариад тушаад үзүүлэх хэрэгтэй байна. Бусад яг харж байгаа юм. Монголчууд ингээд жижиг хэмжээгээр хийгээд болж байна. Бүх юм бидний нэг тавьдаг шаардлагууд болж байгааг хүсвэл томчууд нь дараас нь орж ирд юм байл л да. Тэгэхээр шүүх том компаниуд ороод эрсдэл үүрэхэд жоохон үрдэггүй. Тэгэхээр жижиг чамаагүй дата центрийн асуудлыг туршиж үзэх, дэмжлэх, бүх талаас нь дэмжиж ингэж нэвтрүүлэх юм шаардлага гарч байгаа. Тэндээс бид нар юу авах вэ гэхээр мэдээж бас л хэрэглээ хэмжээ цахилгаан чинь хүмүүсний борлуулалт үүсгэж тэнд ажлын байр болох ийм зорилт байгаад байгаа. Дата центрээс гадна ус төрөгч гэдэг зүйлийг бид нар ойр их яриад байгаа. Ус төрөгч буюу хийл гэсэн хамгийн хөнгөн хийм элементийн хувьд бас энэ ус төрөгчийг үйлдвэрлэхэд 60-70% нь цахилгааны зардал гардаг. За нэг цахилгааны зардлыг цахилгааны ханасах хөхөр урд нь яг ус төрөгч иргэдэг байсан бөхөр нөгөө нүүрс үтгсэн байхгүй. Нүүрснээс хийнээс. Тэгэхээр нөгөө ялгаагүй чинь хүрэн үлэмжээ гэдэг талаасаа ус төрөгч иргэдэг байсан. Сүүлийн үед нөгөө сэргээгч мөчн гараад ирээд үнэн бурангууд тэгвэл сэргээгчийг ашигласан ус төрөгч, ногоон ус төрөгч, цэвэр ус төрөгч үйлдвэрлэе гэдэг зүйл. Одоо саяны бидний ярьдаг Араби улсуудаа Маздar гэдэг компани байгаа, Aqua гэдэг компани байгаа. Энэ улсуудаа бид нэр энэ чиглэлд хамтарч ажиллая гэдэг гэрэн дээр тусгаад ингэ явж байгаа байхгүй. Тэр улсуудынхаа өөрсдийнх нь зорилт нь ч ус төрөгчдийг 30-аас цааш ингэ хэрэгтэн дэвтрүүлж эхэлнэ. Ус төрөгч хаана ашигладаг вэ? Эхний ээлжинд том нөгөө тракууд тий уул уурхаад хэрэглэж байгаа. Тэгвэл бинд хийл гэсэн газаас ингэ 3-4 дахин ингэ хүчтэй. Тэгээд цэвэрхтэй тийм хийх гэсэн үг. Ийм зүйл рүү ингээд дэлхийн нийтээр явж байна. Ялангуяа Ази, Японы, Солонгос бол ялангуяа автомашины өндөр бол ашиглагтаад ус төрөгчийн машинууд ингээд ашиглагтаад явж байгаа. Ингээл харангуут Монголд нөгөө эрчим хүчний бүх боломж нь байгаад байгаа байхгүй. Ус төрөгч нь байж байгаа, нүүрс нь хийн, хамгийн сүүлд одоо уран гэж ирвэл дахиад тий. Ураны нөөц нь уул уурхайн холбоотой ингээд төсөлнө эхэлж байна. Бас ашиглах боломжтой гэдэг юм. Тэгэхээр биднэрт нөгөө нөөц баялаг бүх юм ингээд байж байгаа. Тогтвортой бодлого хэрэгтэй байгаа. Санхүүжилтийн зөв механизм, зөв бизнес төлөвлөгөө хэрэгтэй байж байгаа. Нэг зүйл дээр бид нар сайн ойлгох хэрэгтэй. Энэ их нөөцүүд байна гэдэг нь өөрөө цахилгаантай байна гэсэн үг шүү. Дулаантай байна гэсэн үг. Нөөц гэдэг бол нэг л зүйл. Нөөцийг газар доороос гаргаж ирээд технологиор гаргаа мөнгө зарцуулаад технологи гаргаад тэр шин ингээд цахилгаан станц бариад ингээд хүмүүс хөгтөлж технологи хэрэгтэй, мөнгө хэрэгтэй. Дээрээс нөөц энэ гурав нийлжээж л бодит бүтээгдэхүүн болж биднэрт ирж байгаа. Тэгэхээр сүүлийн хоёр нь биднэрт ингээд байхгүй байгаа байхгүй. Байхгүй ч их дутагдмал байна гэсэн үг. Хүний нөөцийн хувьд бас хэр боломжтой байгаа Монгол улс. Одоо тань шиг яг энэ салбарын мэргэжилтнүүдийн хувьд яаж ярьж байна? Одоо яг одоогийн бэлтгэгдэж байгаа залуучууд оюутнуудын хувьд энэ чиг хандлагыг та бүгдийн гаргасан энэ төлөвлөгөөн дотор бас энэ орцсон явж байгаа юм. Орцсон явж байгаа. Үний нөөц нь өөрөө төлөвлөгөөтэй байн гоёл дата явж байгаа хэвээр. Одоо жишээ нь бид нэр одоо яг байдлаар хангалттай байна уу? Яг өнөөгийн төвшөндөө одоо цахилгаан станцаар дулааны станц дээр түгээхтэй дамжуулахтаар бол ингээд хүмүүс нь ажиллаад байгаа. Одоо шинжилгээ технологийн сургуульд төгссөн хүмүүс хөвчлэн тэн дээр очиж байна. Хажуу талд нөгөө хувийн хөвчлийнх нь бас адилхан бүрэлдэхүүн станц юм уу, салхи станц, нарны станц барьжингууд тэдний цалин өндөр тийш байгаа. Дотоодын ингээд өөрчлөлтүүд явах хичээлтэй л дээ. Гэхдээ цаашдаа нөгөө сая хэлсэн одоо 5 жилдээ 10 жилдээ бид нэр аль станц, аль технологийн илүү дэмжих юм бэ гэдэг бодлого нь одоо гараад ичвэл тэгвэл эндээ таарсан хүмүүсийг одооноос сурах байхгүй 10 жилээс. Шүтээсээс нь ангиудын бэлтгэх хэвээр бид нэр тухайлбал сэргээгдэгч мөчний тархмал их ус батарейтай ингээд илүү дэмжлэг үзүүлэх юм байна. За нүүрснийг хийжүүлэхтэй ч юм аль уран ч гэх юм уу. Ингүүл яг энэ чиглэлийн хөтөлбөрийг одооноос боловсруулаад тэрэнд нь тааруулаад ингэж л явах шаардлагатай. Одоо тэр жоох дутагдaltaй байгаа юм эхлэхэд. Хүний нөөцийн бэлтгэл бодлого нь уялдаа бол ингээд сул. Тэгэхээр энэ ингээд нэгдэжээж мэдээж цаашаа явах хэрэгтэй. Хүний нөөцийн асуудал ялангуяа Монгол улс өөр ингээд хүн ам бахтай юм улсын хувьд бол бүх зүйлийг хүний хүчээр хийн гэдэг бол боломжгүй. Бидний одоо ганц ашиглах зүйл нь технологи л байна. Технологи бүх салбарт бүх хаа цагуул ашиглаж иж бидний нөгөө бусад улстай 30 сая 40 сая хүнтэй өрсөлдөх хэмжээнд хүрнэ шүү дээ. Хүний нөөцөрлж чадахгүй. Тэгэхээр технологи хийн илүү ашиглаж байна. Хурдтай ашиглаж байна. Тэгжээч тэр улсуудын түвшинд хүрэх гэл тийм боломж харагддаг. Энэ эрчим хүчний салбар ялангуяа энэ бас маш их холбоотой гэсэн. Эрчим хүчний салбарын асуудал дээр нэг яригддаг зүйл бол хувийн өмчөд шилжих асуудал байдаг.
та бас түрүү хэлсэн одоо шинээр төлөвлөгдөж байгаа шинэ их усруудын одоо ихэнхийг нь гэдэг ч юм уу тийм ээ хувийн хвшлээ өөрөө эрсдлээ аваад өмчлөөд ингээд явнаа. Засгийн газар болон төрөл санхүүгийн механизмыг нь зурж өгөөд холбож өгөөд ингээд явна. Гэтэл нөгөө талдаа яг хар цэгний бодлогоор аливаа улс үндэстэн аюулгүй байдлын үүднээс бол тодорхой хэмжээг яхахгүй хувийг бол засгийн газар бол өөрөө барьж өмчилж авч идэг. Энэ дээр одоо яг торгон одоо тэр зураас нь хэд гэсэн хувийн харьцаатай явж идэв. Та нарын хувьд энийг одоо яаж харж байгаа цаашдаа? Яг одоо ингээд ихэнх улсын хувьд одоо олон улсын ингээд эрчим хүчний төлбөр сая стратеги гэдгийн ач холбогдолтой гэдэг нь бол үнэ. Тэр нь бол бодлогдсон гэж бол тийм. Одоо тухайлбал өнөөдөр болоод байгаа тарифын маргаан биш үү тийм. Америк, Канадын ч гэдэг юм эрчим хүчний. Эрчим хүчээр л нэг ингээд боомлж байгаа зү. Тэгвэл бид нэр одоо цагтгаа эрчим хүчтэй 25% нэм бүр болохгүй таслана гэдэг ч юм уу. Энэ тэгэхээр ингээд олон улсын хувьд ингээд нэг юм тоглолт хийдэг тийм механизм болчих эрчим хүчтэй. Яг ингээд эрчим хүчний салбараар цахилгааныг аваад өчгөл ингээд цахилгаан үйлдвэрлэдэг. Тэндээс нь дамжуулдаггүй одоо хүмүүс мэд өдөр орнот байдаг өндөр хүчлийн том шугамд байгаа шүү дээ. Тэр дамжуулах гэж байна. Түгээх буюу одоо арай намхан шугамд байгаа тэр нь түгээгээд айл төргөдөг. За ийм гурван бүтэц байж байгаа. Эндээс нөгөө дамжуулж байгаа буюу өндөр хүчлийн шугамуд нь улсын мэдэлд байдаг. Улсын эзэмшилт 100 байдаг гэсэн үг. Энэ компаниг ашиг олгох шаардлага байхгүй. Улсын мэдэлд буюу стратегийн ач холбогдолтой. Буюу одоо энд одоо улс энэ дамжуулах шугамар шин дамжуулж цахилгаан явуулж штэ. Тэрийг нь улс мэдэлд гол зангилааг нь базаа сууж яана гэсэн үг. Нөгөө эрчим хүч үйлдвэрлээд байгаа цахилгаан үйлчлэнд бариад байгаа зараантайгаа зөвүүд нь бол хувийн хвшилт байх бүрэн боломжтой. Тэр утгаараа саяны хэлээд байгаа нөгөө шинээр баригдах зэрэг эрчим хүчнүүд бол дандаа хувийн хвшилт. Явна гэсэн үг. За дараагийн нэг төвч нөгөө түгээх үе айлууд дээр ингээд очиж байгаа борлуулж байгаа хэсэг шүү дээ. Энэ бол бас ингээд хоёр талтай. Хувьч байж болно, усч байж болно. Хувьд ягаад өгөх гээд байгаа гэхээр үр ашгийг сайжруулах гэдэг байна шүү дээ. Тэр зардлыг нь боруулъя л гэж байгаа. Үйлчлэгийн чанарыг сайжруулах, хүмүүстэй харьцдаг тийм. Одоогийн төвшөнд бид нэр тэр зүйл хийх шаардлагатай байна. Одоо биднэрт бол зардал өндөр хэвэр байсаар байна. Үйлчлэгээ сайжирч байгаа боловч төдийлний олон улсын төвшөнд хүрсэн үйлчлэгээ үзүүлж чадахгүй. Тоолрын хувьд ухаалаг тоолрол технологийн хувьд ч юм уу. Үйлчлэгээний хувьд. Тэгэхээр бидний зорилт өгөхөр зардлыг бууруулахын тулд яг хөхөр хяналт хэрэгтэй. Тэгэхээр олон нийтийн хяналт буюу олон нийтний нээлттэй компани болох зорилт тавьсан байна. Гэхдээ үйлдвэрлэж байгаа, түгээж байгаа хоёр дамжуулах нь биш гэсэн үг. Дамжуулах нь улстай байна гэсэн үг. Олон нийтийн компани болоод нөгөө хөрөнгөний Монголын хөрөнгөний бирж дээр гараад хувьцааны хяналтанд ороод ингээд явах ийм төлөвлөгөө бид нэр зурж байна гэсэн үг. Гэхдээ одоо байгаа ингээд нөхцөлөө бол одоо шууд маргааш хөрөнгөний бирж дээр гарах боломжгүй. Ягаад гэвэл маш их өртөө зээлтэй алдaltaй хүмүүсийг хин хувьцааг нь авах үү хүмүүсийг хөлөгтөж хувьцааг нь авч болохгүй шүү дээ. Тийм болохоор бид нэр одооноос нөгөө компаниудынхаа санхүүгийн тайлангийн цэвэрлэх алдагдaltaгүй болох ажлыг ингээ хийгээ явж байгаа. Бидний тооцоол энэ 24 оны биш 27 оны эцэс гэхэд томоохон компаниуд маань санхүүгийн хувьд ингээ алдагдaltaгүй болоод эхлэх нэ. Ашигтай ажиллах нөхцөл нь бүртгэнэ гэсэн үг. Тэр тохиолдолд жинхэнэ хувьцааг нь олон нийтэд санал болгох. Олон нийтээс гадна дотор нь ажиллаж байгаа хүмүүст нь санал болгох. Ийм төлөвлөгөө байгаа. Хүмүүс нэг бас нэг юу байдаг сэдв нөхөр том банкуд ч юм уу тэр хувьцааг ш наваад авчих юм шүү. Тэгэхээр тэрнийг чинь бас ингээд зохицуултад байж байгаа тийм. Тодорхой хэдээс хэдэн хувийг нэг иргэн аж ахуйн нэгж өгөхгүй гэдэг юм уу тэр зохицуултууд бол бэлэн байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол санаа зовлт зүйлгүй. Гэвчээс бид нэр зардлыг бууруулад үр ашигтай хүмүүст ингээ гоё үйлчлэгээ үзүүлдэг л компанийг бий болох гэдэг байгаа байхгүй эрчим хүчний компани. Нэг зүйлийг бас дахиад бодолцох хэрэгтэй. Цахилгаан дулаан ингээд хоёр бүтээгдэхүүн байж байгаа. Эрчим хүчний компаниуд ер нь төрийн хүч ялангуяа төрийн хүч компани ашигтай ажиллаад ингээд ашиг хийгээл хувийн компани шиг ажиллах шаардлагатай юм уу гэдэг дээр бас бид нэр бодолцох хэрэгтэй байна. Ялангуяа энэ салбарт. Тийм салбарт. За ялангуяа одоо дулаан дээр бас тусад байдаг вөхөр ашигтай ажиллах шаардлагагүй. Гэхдээ алдагдaltaй ажиллаж болохгүй. Алдагдлаа зардлаа нөхөө явах төвшөнд ажиллах хэрэгтэй. Энэ бол улсын нөгөө иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ.
public service гэдэг талаас авч үзэх хэрэгтэй байхгүй. Нөгөө талдаа хувийн хөгжлийн хийж байгаа нөгөө цахилгаан станц бол энэ үнэхээр ашигтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ 10%, 20% ашигтай ажиллах боломжгүй. Яг л энэний зохицуулдаг. Олон улсын жишгээр бол 8-10% маржинтай ажиллаж зохистой байна гэж үздэг. Тэгэхээр эрчим хүчний салбар онцлог нь болохоор нэг ороод маш их ашиг олоод ингээд гардаг ийм салбар биш. Нэг орсон бол 20 жил 30 жил ингээд хамт бизнес хийдэг тогтвортой ийм бизнес ийм салбар гэж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ чиглэл бүх бодлогууд нь бид нэр ойлгуулж явах хэрэгтэй. Төрийн компанид бол ашигын төлөө биш, найдвартай сайн үйлчлэгийг үзүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Хувийнхан бол ашигтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ өндөр ашиг биш. Урт хугацаанд найдвартай тогтвортой бизнес партнер байх гэдэг талаас нь гарч төртөө ажиллах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм зүйлүүдийг бид нэр бас бодолцоод байдаг гэсэн. За танд маш их баярлалаа. Маш дэлгэрэнгүй мэдээллийг өгч, тайлбар өгч, дараагийн жилүүдэд хийгдэх төлөвлөгөөний талаар манай үзэгчид дэлгэрэнгүй мэдээлэл авсан болов гэж бодож байна. Тэний болон танай байгууллагын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Үзэгчдээ дараагийн дугаараар хэрэг уулзтлаа. Түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөхцөлөөс хар хайрцаг